Oda Sensei One Arc хийснээс хойш бүтэн күүклж байна. Let him cook сэтгэгдлүүд хаасайг газар авч байна. Гэтэ би бол One Arc хэлэхээс арай өмнө буюу бүхэл билүү арал дуусаад Reverie, хувьсгалын арим, хар сахалт, Moria, Crocodile зэрэг дөрүүдийн үйл явдлаас эхэлсэн гэж хэлмээр байна. Тэр бол энгийн хүн биш. Бурхантай ойрхон оршихгүй. Яг бурхан гэд хэлчих юм бол төгс дүр болчихлоо. Гэтэ төгс хүн гэж байхгүй. Түүний зохиолд ямар нэг алдаа байж л таараа. Тиймээс тэр бол бурханы копи. Бурхантай хамгийн ойрхон нэг. Үгүй болио гэхэд л сууд ухаантан гэдэг нь бол баттай. Бүр нарийн ярих юм бол над шиг One Piece номер 1 гэж боддог юм бол за болио миний өгшин. Одоо Сенсей One Piece ихснээс хойш битүү күгч вэ шүү дээ. Та нар чинь юугаа үзчихсэн юм бэ гэж хэлмээр байна. Би одоо тэгтээ нэг One Piece бол номер 1 та нар бууж байгаа гэж ярихгүй. Ер нь тэгээд угаасаа ямар нэг зүйл бүх хүнд таалагдана гэж байхгүй. Заавал номер 1 гэж хүлээн зөвшөөр гэх юм бол балаа юм болно шүү дээ. Тийм болохоор би яг одоогийн байдлаар номер 1 гэж бодд юм аа. Хэзээ нэг цагт өөрчлөгдөж магадгүй. Тиймээс факт л хэр. Бүгдээрээ хамтдаа сайхан enjoy хий. Чиний бодол ядаж арай өөр өнцгөөс харах буюу enjoy хийх тал руу жаахан ч ихсэн чиглэлүүл тэгэл миний сум байнда туслаа л гэсэн. Тоогоочхоо жишээгээр ярих юм бол цаадах чинь айл эрт нэлээд хэдэн жилийн өмнө ногоогоо бэлдээд угаагаад хэрчээд тавьчихсан байсан. Одоо зүгээр л тосондоо шарж байгаа байхгүй юу? One Piece гэдэг чинь маш олон мөчөртэй нэг том мод байхгүй юу? Мөчөр болгоно тусдаа түүхүүд. Салаалсан түүхүүд нь ургад томорч байгаад тэндээ зогсоод мистери болоод үлдчихдэг. Тэгээд бидний хараагүй хойгоор ургасаар байгаад нөгөө мистерийн гол зохиол дээрээ иргэн гарч ирнэ. Тэгэхдээ өөр мөчрүүдтэй холбогдчихсон байдаг. Бодит жишээгээр хэлэх юм бол Брук ба Лабуны хэсэг анх миний сэтгэлд нэвт хүрсэн намайг хүй энэ One Piece чинь хамгийн шилдэг аним байж магадгүй юм байна гэж бодоход хүрсэн хэсэг. Үдсэн хүмүүс бол миний юу яриад байгааг ойлгож байгаа. Анх 60 хэддгээр анги дээр гарсан юм 350 дээр эргэж холбогдоод тэр нь далайн дээрэмчний хааны багийн түүхтэй бас шууд холбоотой байж өдөртэй. За тэгээд өөр өшөө олон юм дурдж болно тийм үү. Dressrosa, Luffy, Тэнгэрийн луу, Kiros, Rebecca, Senior Pink гэх Arlong Park, загсан хүмүүс Jinbe, Nami гэд бас нэг даа. Усан цэргүүдийн гажуудал, авилгал, хурамч хамгаалалт энд эхнээсээ л байсан. Алабаста дээр Санжи ханхүү гэж өөрийгөө нэрлэдэг хинт болон Шичибукагийн систем Вивигийн дүрийн танилцуулга гарсан. Мөн Робин багт нэгдсэн. Энэ нь үргэлжлээд дараагийн маш чухал, маш том хоёр аркийн эхлэл болдог. Зарим фэний хувьд хамгийн шилдэг хоёр арк гэдэг байгаа. Энэ их ажлын хажуугаар дээр нь Pandaman гэд бас нэг ноцлог дүр үе гарч ирдэг. Luffy-д 56 гэдэг тоо оноолсон гэх зэргээр бид нарыг ойлгохгүй үсэг ханз тоон дээр тоглолт хийсэн янз бүрийн зүйл байдаг. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд Kozuki гэдэг хоёр ханзны байрыг нь солих юм бол Gekko болно. За хальт дуртахад л нэг иймэрхүү юм. Зүгээр энэ хэсгүүдийн аль нэгийг аваад 12 ангитай аним шинэ бичгэд хатдаг юм байна. Эдгээр нь хоорондоо холбогддог. За тэгээд би одоо овоо хараандаа тусгаад авчихсан болохоор дараагийн бичлэгээр үйл бичлэг зарлаад жишээ баримттай сайхан ярих болохоор subscribe дарахад гэх юм байна. Ухаасаа бичлэг орохоо шүү гэж. Окей. Шеф Ода ярих гэсэн тохиолдсон баахан ярьчлаа. Тэгээд Ода тоогчийн амтыг илэрсэн юм. Ода Японы Кумамото гэсэн юм. Энэ нөхөр анх 4 настайдаа манга зураач болно гэж шийдсэн. Ийм ажил байдсан бол насаараа хийлдэй гэсэн. Одоо Luffy шиг Goofy маягийн дүртэй нэг ани, далайн дээрэмчтэй нэг ани, сууд бөмбөлөг зэрэг дуртайсан. Ер нь аним болон зургийн салбарт тэр чигтэн дуртай. Хичээлд сууж үзсэн чинь зураг зурмаар санагдаад байж сууж чадахгүй байсан гэж. Өөрийнх нь зан характер Luffy-тэй жаахан төстэй, сонирч хөгжилтэй, өндөр зорилготой. Анхны эдитер нь одоогийн тухай ямар ч хийсэн ажилгүй байж ийм том амбицтай нөхөр өстө харж ирсэнгүй гэж хэлсэн. Тиймдээ ч тэр мань хүн ихний хэдэн студиэсээ татгалцсан хариу аваад шантарч өгч ирсэн. Тэр нэг эдитер
Тэгээрээ зохиолчийн цаанд сурталчилж бууж ирнэ. Цааш үргэлжлүүлээд одоогийн юм хэвчэл хүрчээ. Өдөртөө One Piece манга бот борлогдсон тоогоор дэлхийд тэргүүлдэг. Нэг зохиолоор хамгийн олон хувь борлогдсон зурагтай ном гэдэг англиар Guinness-ийн рекорд эзэмшдэг. За энэ англиар volume буюу японоор tankobon гэдгийг бот хичээлээ зөв буруу юу мэддэг хүмүүс нь хэлээд байна. За одоо ингэж жагсаалт харах юм бол 2015 онд 300 сая хувь борлогдож Guinness-ийн амжилтыг эзэмшиж эхэлсэн бөгөөд 2024 оны байдлаар 516 сая хувь борлогдсон байна. Энэ сайт дээр жил болгоны 11-р сард шинжилсэн тоог гаргадаг болохоор 25 оных нь арай гараагүй байна. 24 оны байдлаар ийм байна гэсэн үг. Та хэд сонирхох юм бол энэ сайт руу ороод хараарай. Англи хэл дээр юм билээ. Аль манга хэдэн хувь бүр хэдэн ширхэг зарагдсан гэдгийг 7 хоногоор, сараар, жилээр нь харах боломжтой байсан шүү. 2019 онд One Piece-ийн рекордыг Kimetsu эвдлээ гэд бөө юм болж исэн. Тэр үед One Piece 2008 оноос хойш 11 жилийн турш дараалсан жилийн борлуулалтаараа тэргүүлж исэн байна. Тэгэд анх удаа тэр рекордыг эвдсэн манга нь Чөтгөрийн амгач. Тэр жагсаалтыг үргэлжлүүлээд харангуут Kimetsu бүр 2020 онд 82 сая хувь борлогдсон. Бүх манга дундаа хамгийн их зарагддаг байсан One Piece жилд дунджаар 8 сая зарагддаг авахд Kimetsu тэрнээс нэг жилийн дотор 10 дахин их зарагдсан гэсэн. Тэгэхээр Kimetsu бас шууд overrated гэж хэлэхэд хэцүү бүтээл шүү guys. За ингээд бүх цаг үед борлогдсон тоог нь харахаар One Piece 516 сая хувь борлогдож номер 1-т, 2-т Gold 13, 3-т Detective Conan байгаа байхгүй. Тэгээд Япон дотроо хэр их зарагдсан гэдгийг харах юм бол Conan Gold 2 Японд цөм хийдэг ч гэсэн гадагшаа нэг их зарагдаагүй байгааг харж байна. Зөвхөн энэ датанаас дүгнэх юм бол Naruto дэлхийд дахинд One Piece-с илүү их төгссөн гэдэг дүгнэлт хийж болох байна. За нөгөө айхтар жилд 80 сая борлуулад байдаг Kimetsu чинь нийт 220 сая хувь борлогдож бүх цаг үеийн тэддгээр байранд. Гэхдээ Kimetsu-гийн манга дуусчихсан статустай байгаа бол One Piece одоо ч гэсэн үргэлжилж байгаа. Ерөнхийдөө энэ датанаас хараад бас хэд хэдэн судалгааны дүнг хавсаргаад одоо хамгийн их хөрөнгөтэй буюу хамгийн баян манга зураач гэж үздэг байлаа. Ямар нэг аль биесны данс үзүүлсэн орлого нотлсон юм бол байхгүй. Тэр ерөнхийдөө нууцлах хүн. Гэхдээ иймэрхүү тооцоололтууд байдаг. Одоо саяны жагсаалт байгаа шүү дээ. Нэг бот зарагдахад зохиолч дунджаар $4 олдог юм. Тэгэд энэ тооцооллоороо бодод үзэх юм бол манганы борлуулалтаас $200 сая хийсэн байх ёстой гэж байгаа байхгүй. Анда зураач нар тэгээд зөвхөн манганы борлуулалт биш өөр олон янзаар мөнгө олж болдог. One Piece хэдл кинонууд дээр олон янзын хувцсны брэндүүдтэй хамтардаг. Жишээлх юм бол Gucci реклам хийх гэж Luffy Zoro хоёрыг Gucci-гийн шинэ хувцсны модельээр гаргах хэрэгцээтэй. За тэгээд Netflix-тэй хамтраад One Piece-ийн кино хийхэд ямар гэрээ хийх вэ? Гэх мэтчлэн бодолцож үзэх ёстой. Буцаад удараагаар 2018 онд төрсөн нутаг Кумамотод нь газар хөдлөлт болох үед сэргээн босголтод нийт 800 сая йен буюу тухайн үеийнхээ ханшаар $8 сая хандсан байна. Эхлээд $500 сая хандсан. Эхлээд 500 сая йенийг хандсан. Тэр нь тухайн үеийн Luffy-гийн шагнал байсан бохоггүй. Дараа нь 300 сая хандсан. Одоо синсээ өдөрт 4 цаг унтдаг гэдэг байгаа. Өглөө босхосоо орой унтах хүртэл One Piece-ийг зурдаг. Үнэн худлыг нь бол мэдэхгүй л дээ. Гэхдээ ойр хавийнхын туслахууд нь түүнийг маш их ажил хийдэг, ясны ажилчин гэх мэт хэлсэн удаа хийдэг. Тэрээр One Piece-ийг зурж дуусчаад дэлхийг тойрон аялмаар байгаа тухайга ярьж исэн. Заримдаа амралтаа авахаараа өөр улсуудад очиж амардаг. Гэхдээ тэгэхгүй сажин болно нэстэ. Тэгээд миний бодлоор бол тэр 3D ертөнцид 4D шатар тоглоод байна. 4 дахь хэмжээс цаг хугацаа гэдэг байгаа. Одоо бүр айл 90 донд зохиолохын төгсгөлийг бодсон байсан. Одоо энэ Кумагийн өнгөрсөн түүх энтрийг харах юм бол бүр анханасаа төлөвлөд алган дээр бичсэн байсан юм шиг тууж байгаа байхгүй. Би бас өөрөө
зохиол бичиж үзэх гээд оролдож исэн. Тэгээд тэр үедээ бодсон чинь яг бичиг үлдээ. Одоо зохиол гэдэг чинь яг хаанаасаа эхлэх вэ гэдэг нь амар чухал юм л. Одоо жишээлх юм бол One Piece Luffy-г жаахан байх үеэс эхэлж болт юм Наруто шиг. Эсвэл 2 жилийн time skip-ийн дараа эхэлж болно те. За тэр ч бас жоо ярьж бодлоо те. Тэгвэл яг ингэж эхлэл хэсэг дээр наваад үзэх юм бол Luffy тосгоноо орхиод ингэж нэг жижиг хөлөг дээр суугаад гарч байгаа. Эсвэл яг тэгж гарч явж байгаад нэг далайн аратантай таарад нам цогтөг штэ те. Тэр хэсгээс бас эхэлж болохоор байхгүй. Гэтэл эхлээд шуу, тэнгэр, нар харуулад тэгээд нэг жижигхэн хөлөг дээр хоёр далайчин байж байгаа. Нэг торох живцэн байхыг хараад тэр торох руу зүүм ин хийсэн чинь тэр ангийн нэр нь гарч ирж байгаа. Би бол Luffy, далайн дээрэмчний хаан болох. Яг тэр эхлэлийг би үзчихэл за энэ аним бол сонирхолтой байхаас гарцаагүй гэж татагдж орж байсан. Одоо тэгэд ер нь бодоод авах юм бол Зорогийн тухай эсвэл Михакийн тухай сэлэмчний аним хийж болно. Эсвэл бүр зүгээр Роджерийн багийн адал явдлын тухай ч гэсэн аним хийж босгол байсан шүү дээ. Гэтэл яг энэ бүхэн бол бүгдээрээ хийгээд бүтээчихсэн бүтээлийн хойноос гаргаж байгаа үр дүнд төвлөрсөн дүгнэлт юм да. One Piece үйл явдал нь эхлэхээс өмнө ертөнцөө бодоод маш сайн суурь болгож дэвссэн. Тэр ертөнц дээрээ дүр үйл явдлуудаа батсан. Тийм болохоор ийм удаан үргэлжлэж чадсан гэж бодод. Одоо яг эхлээд ертөнцөө бүтээчээд дараа нь үйл явдлуудаа батсан байна. Тэгээгүй юм бол энэ бүх үйл явдлуудын хоршлыг тайлбарлах маш хэцүү байна. Гэтэ энэ миний л бодол шүү. Яг одоо эхлээд ертөнцөө бүтээсэн гэж хэлэх баталгаа бол байхгүй. Хэдий одоо өөрөө би тэгж хийсэн гэж хэлсэн ч батлах боломжтой байна. Хийцэн хойно болохоор энэ өгүүлбэрийг хэлхийн тулд өмнөх дугаард One Piece-ийн ертөнц болон тэнцвэрийн тухай бичлэг хийлээ шүү дээ. Та сонирхчих юм бол энэ дээрх баннер гарч ирнэ. Эсвэл бичлэг дууссаны дараа pop-up хийж гарч ирэх байна. Эсвэл description дээр байхгүй. За ингээд энэ 3 дахь бичлэгээр миний сувгийн оршил ингээд дуусч байгаа юм. Дараагийн удаагаас санаудаа хийгээд хараад явчихна. Та нар яг юу гэж бодож ийн коммент хэсэгт бичээрэй. Таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Тэгээд дараачийн байвал Shanks болон түүний зүүн гар